За 24 он 25 он гэсэн энэ хоёр зузаан илтгэлийг харж байгаа. Энэ дээр боловсролын талаар хүний сурч боловсрох эрхтэй гэсэн үндсэн хуулийн 16-гийн 7-д заасан тэр эрхийн талаар ерөөсөө бүжигдэхгүй байна. Энэ одоо яаж бүтцээр яаж үчтгий гэдгийг нэгдүгээр тасуя. Тэгээ хэдийдэн тэр орж ирэх үү. Энэ жилийнх ингээ харахад бол одоо төрөчийн бүрэн гişүү хэлж ирсэн их баяртай байна. Айгүй олон асуудал оруулаг. Эрүүл мэндийн асуудал бол бас нэлээд сайн орсон байна. Боловсролын асуудал бол боловсрол ба эрэгтэйчүүд гэдэг гендерийн асуудал дээр нэг орж ирлээ. За би тэгээд нэгдүгээр үндсэн асуудал нь тэгээ яагаад энд одоо боловсролын салбар ингээд орохгүй дараагийн 26 27-д нь орно хэм үн чинь жил болгондоо боловсролын салбарт хүний эрх, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг жил болгонд нь бичээд тэр шалтгааныг ингээд явахгүй мүү гэдэг асуудлыг нэгдүгээр тасуй. Ер нь зүгээр эрх боловсролын салбарт эрх зөрчигдөхгүй байгаа гэж үзээд байна уу гэдэг асуудал бас байна. Сурч боловсрох эрхтэй гэдгийг ер нь хамрагдaltaй хуваар л үзээд байна уу. Цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, суур боловсрол, за бүрэн дунд боловсролд хамрагдалт бол Монгол улс өндөр. За тэр өндөр хуваар нь үзэнгүүтээ энд бол ингээд эрх зөрчигдөхгүй байна гэдээ ингээд үзээд болчихж гинүү. Боловсролын салбарт маш олон хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Маш ноцтой зөрчигдөж байна. Багш нарын эрх ашиг бас зөрчигдөж байна. Энэ хүүхдийн эрх ашигыг та бүхэн маань яг юу гэж ойлгодог вэ? Жишээ нь одоо би бол их үртэмж ярьдаг хүн. Нэг ангид 40-оос дээш хүүхэд сурж байгаа үед бол тэнд сургалтын чанар ярих арга байхгүй. 40-оос дээш бүлэгт сурж байгаа хүүхэд Монгол улсын хэмжээнд хэдэн хүүхэд байд юм? Хэдэн мянган хүүхэд байд юм бол тэр хүүхдүүдийн эрх бол зөрчигдөж байгаа. Тэнд ягаад чанартай сургалт эрх олж авах эрх одоо боломж байхгүй. Сургалтын чанарын тухай ярих боломжгүй болж байгаа. Нэг сургуульд 4000, 5000, 6000 давтсан багтад чиглэлдэж байгаа тэр газар хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх энэ талын эрхийн асуудал маш ноцтой зөрчигдөж байгаа. Энийг та бүхэн маань ингэж гаргаж ирж тавьж хүний эрхийн үндэсний комиссийн маань энэ дээр гаргаж ирж ингэж тавьж явж ээж энэ асуудал маш олонний анхааралд очно. Түүнээс одоо хамрагдалтын зүгээр хуваар яваад байгаа биш. За ийм тоонуудыг бас асууя. За багшийн хомсдол гэж байгаад байгаа. Багшгүйгээс болоод зөндөө ярьдаг ш хүмүүс. Би зүгээр энэ явган яриа шиг юм ярмааргүй. Одоо 5000 гаруй багш дутагдж байгаа. Тэгээ энэ дотор чи хим физикийн багшаас илээд дутагдана. Химийн багш байхгүйгаас тухайн нэг суманд ерөөсөө ангаахтаа элсэж ордог хүүхэд байхгүй. За гадаадах гişүүн нэмэлт минут өгье. За. Одоо багшийн хомсдол гэдэг бол юм ноцтой байна. Тэгээ энэ ноцтой багшгүйгээс болоод хим физик хичээл үзэхгүй тэгээ эмч болж чадахгүй ирээдүйд ингээ явж байгаа энэ хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал мөн үү? Энийг яагаад энэ дээр авч үзэж ярихгүй байгаа юм бэ? Тэгээ хүний эрхийн үндэсний комиссийг л энэ дээр маш том шүгэл үлээж жил болгон гарч ирээд энэ харин хідээр багасаад байгаа яагаад байгаа ямар арга хэмжээ авах ёстой гэдэг энэ асуудлуудыг л би ингэж гаргаж ирж үндсэн тавих ёстой гэж бодож байгаа. Түүнээс одоо энэ дээр ингээд өөр сэдв гаргаж ирээд ингээд өөр одоо судалгааны материал гэдэг юм уу энэ юмд хэрэглэхээр юм бичиж яваад байна л да. Энэ бүгдийг за тэгэд дуусчих шиг дараа тодтогч асуух юм байгаа. За энэ гадаадах гişүүн бас энэ боловсролын салбарт одоо хүүхдийн бүр цаашлаад багш нарын бас эрх зөрчигдөж байгаатай холбоотой чухал асуудал асууж байна. Тухайлбал одоо Хөвсгөл аймгийн Цагаануур, Эренчинлөм, Баянзүрхгээс суманд анги болгоно галлаатай байгаа шүү дээ. Галлаад хасах температурт ор хичээлж байгаа. Тэнд хүүхдийн сурах эрхээс гадна эрүүл мэндийн асуудал. Багш нар ч ихсэн ажиллах нөхцөл орсон маш хэцүү. Одоогоос бараг 50-60 жилийн өмнө баригдсан модон сургууль яаж дулаалаад дулаан алдлан зогсохгүй тэгээ галгаатай байж байгаа. Тэгэхээр ийм ноцтой асуудлуудыг бас энэ хүний эрхийн үндэсний комиссийн тайлан дээр бас оруулж бас дурдж энэ асуудлыг шийдэх дээр бол шахаж шаардаж явах нь бол зөв. Их хурлын гишүүдийн бас анхааралд оруулж энийг явахгүй бол олон жил ингэ явцсан төсөв хөрөнгө оруулалтын шийдэгдүүгээд
асуудал байгаа. За энэ дээрээс хариулъя. Хүний эрхийн үндэсний комиссоос жил болгон тодорхой сэдвүүдийг сонгож аваад тэр хүрээнд хүний эрхийн асуудлыг илэрхийлж байгаа. Тэгээ улсын хүний эрхийн үндэсний комиссын 24 дэх хэлтгэлд бид нэр энэ боловсролын салбар дахь хүний эрхийн асуудлыг бүтэн дүгнсээ. За энэ дээр нөгөө 24 дээр 23 дээр юм уу 37 дугаар тогтоол байна тий. 37 дугаар тогтоол 23. Тий. За энэ дээр бид нар яг хин гал одрах гишүүнээ ярьж байгаа сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургуульд үйлдвэрлэлийн төвийн сурвалжлагчид, дээд боловсролын сургуулийн орчин дах хүрэлцээ, хүртээмж, чанар, нийттэй байдлын асуудлыг 5A гэдэг зарчмаар нь яг авч үзээд тэгээд тийм дутагдж байгаа асуудлуудыг нь сул талыг нь акц дэвшлийг нь бүгдийг нь дүгнээд улсын хурлын энэ 37 дугаар тогтоолд оруулсан. Тэгэхээр бид нэр тогтоолын хэрэгжилтээ харин одоо ингээ авч хэлцэх хэрэгтэй одоо багадгаан засгийн газраас бид нэр өөрсдөө үнэлэхдээ хүний эрхийн үндэсний комиссийн тогтоолын хэрэгжилтийг 51% гэж үнэлж байгаа. Өгсөн үүрэг даалгавар бол бүрэн хэрэгжихгүй байна гэдэг. Энэ дээр одоо тэр өгсөн ялгаж өгсөн үүргүүд байгаа. Тэр нэг сургуулийн өмнөх юуны хоолны мөнгө нь явж байгаа. Яг таны ярьж байгаа тэр багшийн дутагдал өөрөө явж байгаа. Тэгээ анги танхимын хүлцээ тэр багтаамж асуудал явж байгаа. Иргэдчүүдийн энэ боловсролын дутуу хоцрогдолтой байдал бүгд орсон. Энэ боловсролын салбар дахь хүний эрхийн асуудлыг ич бүрнээр нь авч үзсэн юм а. Тэгэхээр бид нар одоо бол засгийн газраас одоо энэ 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг харин хэлэлцэх нь илүү ач холбогдолтой ямар ахиц гарсан ямар хуралтай байгаа юм бэ гэдгийг түнэн илүү эргэтэй болов уу гэдэг ийм бодол санал байна. За хоёр дахь асуудал дээр бол юу Хөвсгөл аймгийн Цагаан уур улаан уул ерөнхий төмтэй манай хунан гişүү ахлаад өнгөрсөн жил хэн шалгалт хийгээд энэ асуудлыг яг олонний сонорт хүргэсэн түүнээс гадна бас эрх бүхий байгууллагуудад нь шаардлага зөвлөмжийг нь хөргүүлсэн юм аа. Тэгэхээр энэ дээр бол бид нэр зөвхөн ингээд нэг илтгэлээр хязгаарлагдаггүй хүний эрхийн асуудал зөрчил байвал өөрсдийнхөө мэдээллийн хүрээнд юм уу эсвэл гомдлын хүрээнд түншлэгийн хүрээнд энэ дээр шаардлага зөвлөмжийг бол байнга явуулдаг гэдгийг бас дурдъя. За гадаад гишүүн тодруулъя. За одоо ингээ 23 дээр нь бичсэн юм байна. Энд чинь тэгээ 24 25 дээр нь байдгүй. Тин чин тэгээ тэрийг одоо хилцээ гэдэг асуудал ингээ хэдэн жилийн дараа ингээ биччихэд ингээ мартаад ингээ гарч ирж байна. Эний чинь жил болгон явах ёстой биш үү? Жил болгон одоо тэр чанартай боловсрол олж авч чадахгүй. Би одоо тодорхой тоо хэлээ л да. 40-оос дээш бүлэгт сурж байгаа 214 мянган хүүхэд байгаа юм. Өнгөрсөн жилийн тооцоогоор. За тэр нь жоохон багассан. 200 орж ирсэн. Тэгвэл энэ яасны улмаас орж ирсэн байвал бид нар 108 сургууль 95 цэцэрлэг барьъя гэ тэрнээс ингээ барь маш удаа яваад байгаа. Энийг барих ёстой гэдгийг шаардаад ингээд явах ёстой нь хүний эрхийн үндэсний комисс. Тэгээ энийг шаардаад шахаад хийлгээд засгийн газартаа яамдаа ингээ шахаад явах ёстой биш үү гэдгийг энд хариулт авъя. Нөгөө талаас бас энэ стандартын энэ асуудал. За нэг нэмээд асуучих юм дуусчлаа. За нэмэлт асууж байгаа. За гадаад гишүүн нэмэлт юм атайг. Тэгээ ганц зэрэг байнгын хорон даргын түрүү хэлсэнтэй адилхан жишээ нь цогццын сум Өмнө Говь аймгийн гэнт хичээл нь явж байгаад сургууль нурцсан. Нэгдүгээр сургууль нь. Тэнгүү тэнд байсан хүүхдүүдийг ингээд тэр хоёрдугаар сургууль угаасаа дүүрэн тэр хэдэн сургууль руу оруулах га тэнд бол ерөөсө сургалт явагдаагүй. Юу нөгөө 30-40-ороо суух нь битэл бүр сургууль олдохгүй сурч чадаагүй хідээ ээлжинд ч орус ингэ явсан. Энэ 5 дугаар сургууль энэ хойно баригдсан. 2 жил баригдахаас нөгөө шүүхийн барилгын шүүхтэд бариад нөгөө барилгын комисс нь цаашаа яваад 6-7 жил явхад тэнд сурж исэн хүүхдүүд талаар нэг тараад ерөөсөө сургалт олж авч чаддаг. Энэ маш ноцтой зөрчигдөж байгаа. Тэгээ энийг бид нэг чимээгүй байсараа л тэгэл өнгөрцөн. Тэр үед тэнд сургуульд сурж исэн хүүхдүүд ингээд тохироод өнгөрсөө. Тэр энэ чинь хүний эрхийн маш ноцтой зурчил. Ерөөсө бүх юмны үндэс боловсрал байгаа. Тэгээд чанартай боловсрал олж авах чанартайгаа байлиг хэвийн боловсрал олж авах нөхцөл нь бүрдээгүй зөрчигдөөд яваад байгаа асуудал дээр та За энэ сургуулиудын асуудал бол их олон асуудал байгаа юм шиг байлээ. Би сая Булган аймагт очиж ажиллахад Булган аймгийн Орхон сумын сургууль бас маш том сургалтыг нурхад бэлэн болцсон. Гэхдээ тэр орчинд одоо нөгөө хичээлхээс угаахгүй гэж байгаа байхгүй багш нар нь. Гэтэ маш аюултай нөхцөл байдалд орцсон.
Тэгээ өргөдөл гомдлын бол энэ байнгын хороо руугаа авцгаа одоо холбогдох газар нь уламжлаад явж байгаа. За энэ дээрээс хариулъя. За нийтдээ хүний эрхийн үндэсний комисс 25 удаагийн илтгэлийг улсын хурлд өгүүлсэн байна. Энийн 13-д нь бид нэр сурч босрох эрхийг авч үзчихье. Тэгээд нөгөө хин хариуцах вэ гэвэл энийг цацгийн газрын чиг үүрэг юм хариуцсан хэрэгжүүлэх ёстой чиг үүрэг. Тийм болохоор жишээлбэл 200,000 орноос улсын хурлаас гарсан тогтоолын хэрэгжилтийг их хурл тайлгнах үүрэгтэй засгийн газар түүнийг нь хилцэх нь бас нөгөө их хурлын үүрэг нь бүр ирэхэд байгаа. Бид энд асуудал байна, хүний эрх зөрчигдөж байна, ийм шалтгаан нөхцөл байна, залруулах ийм боломж байна гэдгийг санал болгож байгаа ийм хүнлэнгийн байгууллага ийм статустай. Тэгээ бид нар бол сурч босрох эрхийг чухалд үзэж байна, гал удрах гишүүний саналтай нийлж байна. Тий. Одоо энэ эдийн засаг нийгэм соёлын эрхийг бүгдээрээ чухал гэж үзсэн учраас бид нар жил дараа нэг нэгээр нь илтгэж байна. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх чухал бид нар өнгөрсөн жил илтгэлээ. Сурч босрох эрх чухал. Тэрний өмнө жил илтгэлээ. Хөдөлмөрлөх эрхийг бид нар салбараар нь эмэгтэйчүүдийн хөдөөгөх хөгшин бишэлтэй хүмүүсийг За нэмэлт төгсчин энэ дээрээс та хоёр удаа тодорхойлцсон. тийм. За. За гал удрах гишүүний асуултанд бас нэмэлт мэдээлэл өгье. За түрүүн дурдсанчлан энэ дотуур байр энэ ерөнхий боловсролын сургууль дахь хүний эрхийн асуудал эдрийг бид нэр хэдийгээр илтгэлдээ жил болгон оруулдаггүй ч гэсэн яг хяналт шалгалтын хүрээнд бол одоо очисон газар болгоно өөрөөр хэлбэл аймаг сум болгонд бид нэр шалгах ажиллагаа явуулаад тэгээд тухай бүрэн зөвлөмж шаардлага өгөөд бас явдаг гэдгийг бас танд хэлье. За нөгөө талаараа хүний эрхийн үндэсний комиссийн нэг санаачлага бол одоо энэ жил болгон бид нар улсын их хурлд өргөн барьдаг энэ илтгэл маань бол тодорхой асуудлыг хөндөж байгаа учраас хүний эрхийн үндэсний индекстэй болёо гэдэг энэ одоо ажлыг бол эхлүүлээд явж байгаа юм. Өөрөөр хэлбэл эрх тус бүр дээр нь шалгуур үзүүлэлтүүдийг бий болгоод тэгээд энийгээ бид нэр хэмждэг. Өөрөөр хэлбэл динамик нь тухайн жилдээ одоо таны За нэмэлт минут. чиглэлээр бид нэр ахиц гаргасан байна уу, ухралт хийсэн байна уу гэдэг. Тэгээ энэ хүрээндээ одоо жишээлбэл одоо чухал үйл явдал сургууль нурлаа гэхэд бол тэр энэ одоо үзүүлэлтэн тодорхой хэмжээгээр нөлөөлдөг энэ индекс буурдаг байдлаар. Тэгэхээр цаашдаа бид нэр энэ жил болгон гэж хэмжих үү эсвэл 2 жилд нэг удаа байх уу гэдэг энэ асуудал ярьж байгаа. Тэгээд энэ 6 сартаа бид нэр багтаагаад энэ индексийг бол энэ аргачлалыг бол бас танилцуулна. Энэ хүрээндээ улсын их хурлын гишүүдэд бас хөргүүлж танилцуулах ажлыг зохион байгуулнаа гэдгийг нэмэлт мэдээлэлээр хэлье.